X, Y хромосомтой эрэгтэй хүний бие махбодын онцлог мөр цээж өргөн бэлхүүс тааз нарийн биеийн галбар илүү эрэгтэйлэг хөгжсөн уу хэлбэр илүү тод ажиглагддаг. Биеийн ясны хөгжил сайн тул дундаж эрэгтэйчүүдээс өндөр нуруутай байх нь элбэг. Биеийн өөхний мас харьцангуй бага, булчингийн мас илүү хөгжсөн, булчинлаг биетэй байдаг. Биеийн хүч тамир сайн, бэлгийн боожил болон нөхөн үржихүйн чадвар хэвийн тестостерон давмгай. XY хромосомтой эрэгтэй хүний оюун ухаан сэтгэл зүйн онцлог логик төвтэй сэтгэдэг. Орон зайн сэтгэхгүй тооцоолох чадвар давмгай, асуудал шийдэх арга барил нь шийдэлд хүрэхэд чиглэсэн үр дүнд төвлөрсөн арга барил хэрэгэлдэг. Нэг зүйлд удаан төвлөрч ажиллаж чаддаг. Тоо баримт дээр үндэслэн дүгнэлт хийх хандлагатай. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхээс илүү дотгош нь барих нь элбэг. XY хоромсомтой мөртлөө эмэгтэй хүний бие махбодын онцлог мөр цээж өргөн бэлхүүс тааз нарийн байхын тохиолддог тул хээ хэлбэр бүдэг уу хэлбэр тод ажиглагддаг. Ясны бүтэц том бат бөх байх хандлагатай тул өндөр нуруутай байх нь элбэг. Биеийн өөхний хувь бага илүүдэл өөх хуримтлуулах нь харьцангуй бага байж болох бөгөөд булчингийн масс дунджаас их. Булчингийн хөгжил сайн байх хандлагатай тул туранхай, галбирлаг харагдах нь элбэг. Хүч, тэсвэр, хурд зэрэг бие бялдрын зарим үзүүлэлт өндөр байх боломжтой тул биеийн хүчний ачааллыг сайн даах чадвартай байх нь бий. XY хромосомтой мөртлөө эмэгтэй хүний оюун ухаан, сэтгэл зүйн онцлог, логик ба сэтгэл хөдлөлийг уялдуулж шийдвэр гаргадаг. Энэ нь альва нөхцөл байдлыг олон өнцгөөс харах боломж олгодог. Альва асуудлыг баримт, бодит нөхцөл, хүний сэтгэл зүйтэй уялдуулан олон өнцгөөс харж шийдвэр гаргах хандлагатай. Үйл явдлыг зөвхөн баримтаар биш, сэтгэл хөдлөлтэй нь хамт сандаг. Нарийн мэдрэмжтэй ярианы өнгө, дохио зангаа, жижиг өөрчлөлтүүдийг мэдэрч хүний сэтгэл хөдлөлийг таньдаг. Олон ажлыг зэрэг амжуулах чадвартай.